Сайн бацгаана уу? Докторийн маань өнөөдрийн дугаарт 3 галын эмнэлгийн урологийн эмч төвшин төгөлдөр эмчмэн оролцож байна. Өнөөдөр бид хоёр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар ярилцсанаа. Тэгэхээр монголчуудын маань дунд эрэгтэйчүүдийн асуудал маш их байгаа боловч эрүүл мэндийн асуудал маш их байгаа боловч одоо тэр болгон eel гаргаж ярьдаггүй. Тэгэхээр 3 галын эмнэлгээр та бүхэн одоо сүүлийн 2-3 жил ингээд судалгаа хийгээд үзэхэд ер нь эрэгтэйчүүдийн өвчлөл хэр их вэ нэ? Энд чинь шууд буцаад эмэгтэйчүүдтэй холбогддог учраас та бүхэн дээр нэлээх олон дата мэдээлэл байгаа гэж бодож байна. Тий. Сайн байна уу? За манай 3 гал эмнэлэг сүүлийн 2 жилээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгөөд ажиллаад эхэлсэн. Тэгэхээр эрэгтэйчүүдийн дунд зөнхлөн тохиолдох хүчин нь болохоор бэлгийн үйл ажиллагааны хямрал, бэлгийн шээс бэлгийн замын халдваруудаас байна. Тэгээд урлуулжгааны томрол зэрэг эдгээр хүчнүүд бол дамгаалдаг. За тэгээд үүнд нь болохоор хамгийн их тохиолдож байгаа нь орчин үед бол хамгийн их тохиолдож байгаа нь бэлгийн үйл ажиллагааны хямрал байдаг. За бэлгийн үйл ажиллагааны хямрал маань болохоор үндсэн 3 шинж тэмдгээр илэрдэг. За шинж тэмдэг хам шинж илэрдэг. Энэ нь болохоор шодон хөвчлөлийн алдагдал, бэлгийн дурвсэл буурах, альсэл дур тавилтын эмгэгүүдээр илэрж идэг. Тэгэхээр эдгээр дундаас хамгийн их тохиолдож хүмүүс асуудаг нь болохоор шодон хөвчлөлийн алдагдал байдаг. Тийм, erection dysfunction гэдэг энийг. Шодон хөвчлөлийн алдагдал гэдэг нь шодоо бүрэн гүйцэд хөвчихгүй байх, альсвал шодоо бүрэн гүйцэд хөвчлсөн ч гэсэн бэлгийн ажлыг дуусгах хугацаагаар нөгөө хөвчихгүй байхыг хэлээд байгаа. Тийм. Тэгэхээр шодоо хөвчлөлийн алдагдал үүсэх маш олон шалтгаан байдаг. За энд нь болохоор сэтгцийн гаралтай, нэг нь болохоор бие организмын бие даасан эмгэгийн шалтгаантайгаар хөвчлөлийн алдагдал үүсдэг. Тэгэхээр энэ хөвчлөлийн алдагдал маань ер нь эрэгтэйчүүд донд маш их эмзэглүүлэх сэдв. Эрэгтэйчүүд маань энээсээ болоод айгүй их сэтгэл готролд ордог тийм их санаа зовдөг. Тэгээд бас санаа зовсноос болоод эмчид үзүүлэх нь хавар байдаг. Тийм. Лев Толстой нэг юм хэлсэн үг гэдэг. Энэ юу гэхээр эрэгтэйчүүд амьдралынхаа явцад бүхий л ингээд хүчин зүйл хэцүү юмыг давах чадвартай байдаг гэж чадна гэж давж чаддаг. Энд нь болохоор янз бүрийн газар хөдлөлт, хүнд өвчин, сэтгэлийн шаналл, зовлон бүгдийг ингээд тэсэж чаддаг. Гэхдээ түүн тохиолдох хамгийн аимшигтай эмгэнэл бол түүний унтлахын өрөөний эмгэнэл юм гэж хэлсэн байдаг байхгүй тий. Тэгэхээр эрэгтэйчүүд энэ тал дээр бол маш их санаа зовдөг гэдэг нь эндээс бол харагдчихэв тий. Тэгээд гэхдээ санаа зовоод байгаа мөртлөөсөө эмнэлэгт ер нь очиж байна уу? Тий, очдоггүй. Хамгийн гол нь тэр эрэгтэйчүүдийн нөгөө эмчид үзүүлдэггүй, санаа зовдөг, ичдэг, айдаг тий. Янз бүрийн өвчин өвдөж ороод улааж авдахгүй бол ер нь бол заавал нэг үзүүлэх гэсэн нэг тийм бодолд өгдөггүй эрэгтэйчүүдэд. Тийм. Одоо үед гэхдээ орчин үед бол яг залуучууд ингээд эрэгтэйчүүд эмчд үзүүлэх нь бол нэмэгдэж байгаа. Гэхдээ хизээ нь үзүүлэх хэвээр ямар шинж тэмдэг гарвал тэр хүн ер нь эмчтэр очих хэвээр байна. Ер нь бол 2 жилдээ нэг удаа эрэгтэй урьдчилан сэлгэхээр ер нь бол заавал үзүүлж явах хэрэгтэй гэж үздэг байхгүй юу? Альсвал янз бүрийн эрэгтэйчдийн бие даасан бэлгийн замын янз бүрийн халдвар төвчин энэ бэлгийн сулдрал бэлгийн үйл ажиллагааны алдагдал зэрэг иймэрхүү шинж тэмдэг илэрх юм бол заавал эмчд үзүүлж явах хэрэгтэй. Иймэрхүү эмэгтэй хүмүүс бол жилдээ нэг удаа заавал үзүүлж явах, онцлуулж явах, шинжилгээ өгч явах шаардлагатай гэж үздэг байхгүй. Тийм. Тэгэхээр одоо энэ асуудал маань үүсэх шалтгаан гэж байгаа хэл та. Би манай нэг найз маань Солонгост одоо эмнэлгийн орчуулга хийдэг сүүлийн 20 жил хийж байгаа. Тэгээд надад хэлчихсэн. Би одоо энэ олон жил маш олон монголчуудыг ингээд эмнэлгээр авч явж байна. Тэр донд одоо 50-аас дээш насны монгол эрэгтэй хүмүүс бүгдээрээ эрэгтэйчүүдийн асуудалтай байна. Энэ бол маш эмгэлтэй гэж хэлжсэн. Тэгэхээр 50-аас дээш наснд гарч байгаа асуудал бол мэдээж тэрнээс өмнө суур нэлээд олон жилийн хугацаанд тавигдсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг за 2 жил тутамд үзүүлэх юм одоо зүгээр эрүүл явж байгаа эрэгтэй хүмүүс ингээд үзүүлнэ гэхээр ойлгохдохгүй байж магадгүй л дээ. Юу яаж үзүүлдэг, ямар шинжилгээнд ордог ч юм уу те. Тэгэхээр ямар шинж тэмдэг илрүүл
эрэгтэйчүүд эмчд үзүүлэх үү? Дээрэс нь одоо зүгээр тэр одоо эмэгтэйчүүд эмч жил болгон үзүүлэх ёстой гэдэг шиг тэр үзлэг нь одоо эмэгтэйчүүд эмчд очихоор ямар үзлэг хийдэг гэдгийг бүх эмэгтэй хүмүүс мэднэ. Тэгэхээр эрэгтэйчүүд эмчд очихоор одоо ямар үзлэг хийдیں۔ Заавал шинжилгээнд хамрагддаг юм уу? Тэр нь ямар шоу шинжилгээнүүд байдгийг бэ ер нь? Ер нь бол тань хэлж байгаа үнэ. Тийм. Тэгээд угаасаа эрэгтэйчүүд 50-аас дээш настай болоод ирэхээр энэ шээс бэлгийн зам янз бүрийн зөвөрүүд шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Яагаад тэгэхээр тестостерон даавар гэж яддаг. 50-аас дээш насны тестостерон багасаад ирэхээр төрөө булчхаа бас аажмал томруулж эхэлдэг. Тийм. Тэгэхээр нөгөө төрөө булчхаа томроод ирэхээр шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Тэр хүмүүст. Тэр нь ямар шинж тэмдэг вэ гэхээр шээс ойроор хөврөх, шээс гарахгүй байх, дүлээд дүлж хийдэг болох. Тэгээд шээс үлдсэн юм шиг санагддаг тийм. Тиймэрхүү шинж тэмдэг зөвөрөд эхэлдэг. Бас нөгөө дааврын бууралдтай холбоотойгоор бэлгийн дор хүсэл буурах, шодон хүчлэлийн алдагдал үүсэхтэй, бэлгүүл ажиллагааны чанар муудах зэрэг иймэрхүү шинж тэмдэг зөвөрөд бас илэрч эхэлдэг л дээ. Тийм. Энэ бол нөгөө 50-аас дээш наснд бол хэзээний одоо өвчин тусцсан үед юм байна ш. Тэгэхээр одоо залуу хүмүүсийн хувьд ямар шинж тэмдэг илрүүл бас эрэгтэйчүүд эмчтэр очих вэ? Тэгээ оцсон үед нь одоо ямар шинжилгээ эднэр хийх юм бол ихэвчлэн залуу хүмүүст бол айхтар шинж тэмдэг илэрдэг байхгүй. Тийм. Хэрвээ бэлгийн замын алдарт өвчин авсан бол шийдэг зүгээр хорсож өгдөг те өнгөтэй өнөртэй ялгацс гарах тиймэрхүү зөвөрөл. Бусдаар бол нөх айхтар шинж тэмдэг илэрдэг байхгүй. Бас тэрний хажуугаар бас нөгөө бэлгийн дур хүсэл буурдаг те шодон хөвчлөлийн алдагдлууд бас нэг халдвар үед бас илэрч болдог. Тийм. Бусдаар бол нэг айхтар шинж тэмдэг байдаггүй. Тэгтээ залуу хүн болгоо 2 жилдээ нэг удаа заавал эмчд эрэгтэйчд эмчд үзүүлээд дааврын шинжилгээ ер нь бол үзүүлж авах хэрэгтэй байдаг. Тэгээд тэр нөгөө төрүүлчихын томруултыг бэлгийн амьдралын чанар буурахаас сэргийлдэг. Тийм. Тэгэхээр бэлгийн үйл ажиллагааны алдагдал маань дэлхийд даяар нэлээх талчсан нэлээх байдаг эмгэг. Тийм. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад хийгдсэн судалгаагаар 1000 тутмын 26 хүнд нь шодон хүчлэлийн алдагдал илэрсэн байдаг. За тэгээд эрэгтэйчдийн эмчид хандаж үзүүлж байгаа хүмүүсийн 55% нь болохоор шодон хүчлэлийн алдагдал байдаг. 5% нь болохоор бэлгийн дур хүсэл буурсан ийм зөвөртэй байдаг. 40% нь болохоор яг нөгөө дур тавилтын эмгүүдийн зөвөрөд байдаг. За эн чинь бол өвчин юм байна. Өвчин гэж үзэж байгаа юм тийм. Тэгэхээр өвчин юм чи үүсэх шалтгаан гэж байгаа. Яагаад ийм одоо асуудал энэ чинь айгүй өндөр тоо байгаад юм л та. Яагаад ийм асуудал юм бэ тийм бол? Тэгэхээр ихэвчлэн дээр үед болохоор дандаа нөгөө сэтгэл зүйтэй холбоотой сэтгцийн гаралтай те ийм бэлгийн дур хүслийн алдагдал, үйл ажиллагааны алдагдал илрээд байна гэж үздэг байсан. Орчин үед болохоор тэр нь бол хатсангүй багассан. Дээр үед болохоор ер нь бол нэг 60-аас 70% нь бол нэг тиймэрхүү шалтгаантай, тийм шалтгаантай байна гэж үздэг байсан. Одоо л ер нь ихэнх хувь тэр нөгөө бие организмын янз бүрийн эмгэгийн улмаас бэлгийн дур хүсэл буурах, тэгээ үйл ажиллагааны алдагдал зэрэг иймэрхүү юмнууд илэрч байгаа. За энд нь болохоор бие организмын өвчин гэдэг энд нь болохоор маш олон төрлийн өвчнүүд байдаг. Багцлаад хэлэх юм бол судасны эмгүүд байна, мэдрэлийн эмгүүд байна. Тэгээд шодон биед авсан өвчнүүдийн улмаас бас үйл ажиллагааны алдагдал болж болно. Тэгээд бас эмийн зогсгөөрлөө бас зарим нэг эмийн хэрлэлээс болоод шодон өвчлөлийн алдагдал үүсдэг. Судасны эмгэг гэдэгт нь болохоор ер нь бол зүрх судасны өвчнүүд ордог. Тэгээд бас чихрийн шижин ордог. Хамгийн их тохиолдож байгаа нь бол ер нь бол чихрийн шижин байна. Чихрийн шижингээ мэд шижинтэй гэж мэдж байгаа ч гэсэн муу хяналттай хүмүүс гэж байдаг байхгүй чихрийн шижингээ. Эмээ удаггүй, байнгын сахарын өндөр байдаг те. Тийм тэгээд ирэхээр нөгөө сахар цуснд их байгаад ирэхээр захын мэдрэл судснуудыг гэмтэж эхэлдэг. Тийм учраас нөгөө шодон мэдрэмтгий чанар нь багасна те. Бэлгийн үйл ажиллагаа буурна, шодон хөвчлөл нь багасна. Тийм шалтгаантай байдаг. За мэдрэлийн шалтгаанд нь болохоор янз бүрийн тархины усны гэмтэл авсан тийм тэрнээсээ болоод шодон мэдрэлжүүлэлт алдагдаад бэлгийн дур хүсэл буурдаг, альсвал нөгөө юу байдаг. Шодон хөвчлөлийн алдагдал үүсдэг. За дааврын шалтгаан гэж байдаг. Энэ дааврын шалтгаанд нь болохоор бэлгийн гормонд байдаг.
бэлгийн гормонд нь хэмжээгээр багассан үед ер нь бол бэлгийн дур хүсэлт хэлж нэгээр буурдаг. За эмийн шалтгаанд нь болохоор артерийн даралт ихсэх, даралт бууруулах хэмийг хэрэлдэг, тогтмол хэрэлдэг хүмүүс байж болдог. Сэтгэл гутралын эсрэг хэмийг хэрэлдэг. Бас юу гэдэг эмийн хэрэглээтэй холбоотойгоор бэлгийн үйл ажиллагааны алдагдал үүсч болдог. Яг энэ бие даасан өвчнүүдийн хажуугаар эрсдэлт хүчин зүйлүүд гэж байдаг. Нөлөөлж байгаа хүчин зүйлүүд гэж байдаг. За энэ нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь ихлээр хамгийн нэгдүгээр нөгөө нийгмийн эдийн засгийн байдал бас нөлөөлж болж байна. Айгүй их стресстэй байгаа шүү дээ манай нийгэм чинь. Тэр бас их нөлөөлдөг. Тэгээд нөгөө айгүй их ажил хийдэг, ядардаг, шөнө нойр хоолгүй байдаг те. Тэрнээсээ болоод юу вэ бэлгийн дур хүсэл нь буурдаг, шатан хөвчүүлдэггүй те. Ингэж тийм байдаг. Бас тамхиталтай байна. Тамхиталт болохоор яг судасыг гэмтээж идэг, судасны хатуурлыг үүсгэж идэг. Судасны хатуурлтай холбоотойгоор яг энэ шатан хөвчүүлийг алдагдуулдаг. Тамхи бол маш их нөлөөлдөг. Арх тамхины хэрэглээ. Тэгэхээр ер нь тамхитдаг хүмүүс ирээдүйд тийм асуудалтай болмоо л үнэтэй гэсэн. Тий. Нөгөө тамхин дээр тамхи бэлгийн солилт үүсгэн гэдгээр ээждээ штэ. Тэгэл чинь яг үнэн л ахгүй. Бэлгийн солилт үүсгэн. Одоо яг залуу хүмүүст бол нэг мэддэхгүй ч гэсэн яваанда бэлгийн амьдралын чанар нь бэлгийн үйл ажиллагааны чанар нь 70 нас хүрээд ирэхээр ингээд буурах байтал 60 нас ч юм уу 50 нас ч юм уу тий ингээд уурчлана гэсэн үг. Бэлгийн үйл ажиллагааны чанар буурах нь тий. За мэдээж одоо чихрийн шижинтэй бол мэдээж чихрийн шижингийн эмчилгээ хийх нь тий. Тэгэхээр өөр бусад тохиолдлуудад нь одоо яг ямар эмчилгээнүүд хийдэг вэ? Эмчилгээнийхэн төрлүүдийг яриад өгөөч. За бэлгийн үйл ажиллагааны алдагдлыг эмчлэхэд 3 шаттай 3 игнэ эмчилгээ байдаг. За хамгийн ихнийх нь болохоор мэдээж эмийн эмчилгээ. За эмийн эмчилгээг ер нь би нэг түүх ярьж өгье. Эмийн эмчилгээг 1992 онд Pfizer гэдэг эмийн компани байдаг шүү дээ. Pfizer эмийн компани зүрхний эмгийг эмчлэх зорилготой Stenocard-ыг эмчлэх зорилготой Sildenafil гэдэг юм гаргаж авсан байна. Тэр эмийг клиникийн судалгаа хийх гээд 4500 гаруй хүнд ингээд тарааж өгсөн. За тэгсэн чинь юу болсон бэ гэсэн чинь тэр 4500 гаруй хүнд нь янз бүрийн зүрхний эмгэгт нь бол нэг нөлөөлөх юм байхгүй, үйлчлэгээ муу байна гэж үзээд тэгээд нөгөө хүмүүсээс эмээ буцааж авсан. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй хүмүүс нь буцааж өгөхгүй байсан гинэ. Эрэгтэй хүмүүс нь яагаад буцааж өгөхгүй байгаа юм бэ гэдгсэн чинь энэ эмийг ч уухлаар шодоо хөвчүүлж гин, шодоо чанга болж гин те. Тэгээд бэлгийн үйл ажиллагаа сайжирж гин, бэлгийн чанар маань сайжраад ингээд нөгөө хүмүүс чинь тэр эмээ буцааж өгөхгүй байсан. Тэгсэн чинь тэр нөгөө компани хүмүүс бодно шүү дээ. За энэ ингээд шодоо тийм шодоод нөлөөлж гин, шодоон цусан хангамжинд нөлөөлж гин гэж үзсэн. Тэгээд 92-оос хойш судлаад олон төрлийн судалгаа шинжилгээ туршилтууд хийсний үндсэн дээр 1998 онд Sildenafil гэдэг гэмиг гаргаж авсан. Тэгээ үүнээс хойшоо Tadalafil, Vardenafil гээд зөндөө олон төрлийн эмүүдийг ер нь бол гаргаж авсан гэдэг. Бидний хэлж занснаа нөгөө яараа гэдэг байгаа шүү дээ. Тэр юм. Тэгээд энийг эмийн эмчилгээнд бэлгийн үйл ажиллагааны алдагдлын эмийн эмчилгээнд оруулж ирсэн. Тийм. Тэгэхээр та нар энэ эмийг нөгөө бас одоо эмчилгээ болгож бичдэг гэсэн үг үү? Тийм. Мэдээж нөгөө хамгийн анхан шатны эмчилгээнээсээ бид нэр бичиж эхэлдэг гэсэн. Аль болох нөгөө эмийн эмчилгээгээр энэ бэлгийн үйл ажиллагааны алдагдлыг засах ийм юутай байдаг. Тэгвэл энэ эмчилгээ хүмүүс ер нь одоо хүмүүс халуурахаараа парацетамол аваад дуучдаг шээ тий. Тэрнтэй адилхан ингээ өөртөө дур мэдээ дуучих боломжтой юм уу? Тэр нь эмчилгээ болох уу? Гадуур ер нь тиймэрхүү эмүүдийг аягүй их зардаг. Ингээ дур мэдэн хүмүүсийг уулгадаг. Тэрийг гэхдээ яг эмчилгээний зорилгоор уух юм бол ер нь бол үр дүн сайтай. Зарим хүмүүс ч нь бол яг нөгөө тунгийн тааруулахгүй те янз бүрээр ингээд хэрэгэлдэг. Байнгын хэрэгэлдэг ч юм уу те. Хэрэглээ нэгсээд ирэхээр тэр тухайн юм маань гаш нөлөөтэй болоод ирдэг. Бүр сүүлдээ энэ юм маань нөлөөлөх ойлцдог. Тэгээд бэлгийн үйл ажиллагааны алдагдал шатаа хөвчлөлийн алдагдал ингээд хэвээрээ байгаад байдаг. За энэ бол миний ойлгож байгаагаар бол нэг л төрлийн эмийн эмчилгээ нах тий бодвол зөндөө олон төрлийн эмийн эмчилгээ байдаг байх л та. Өөр одоо ямар төрлийн эмчилгээ хийдэг вэ? За хоёрдугаар гинэний эмчилгээ гэж байдаг. За энэ хоёрдугаар гинэний эмчилгээнд дээр нь болохоор
багжийн эмчилгээнүүд ороод ирдэг. За энэ багжийн эмчилгээнд нь хамгийн нэгдүгээр нөгөө хүмүүс вакуум эмчилгээ гэж мэддэг. Тийм. Вакуум эмчилгээ гэж байдаг. Энэ нь болохоор шодон хөвчлөлийн алдагдлыг эмчилдэг. Вакуумдж шодон тусан хангамжийг нэмснээрээ шодон хөвчлөлтийг сайжруулдаг. Ийм эмчилгээ байдаг. Гэхдээ энэ бас ямар ч ялгааг нөгөө хит ихтэй дэлгэхээр шодон босгоо болдог тий. Хөвчлөлийн алдагдал нь хэвээрээ байдаг. Энийг бүр дордуулдаг. Тийм улам муудвал нэгсэн үг шүү дээ. Тийм их хэрэглээд тэгэхээр бас энийг яг зохицуулахтай эмчид үзүүлээд эмчийн заавар хийх хэрэгтэй. За хоёрдугаар болохоор тарилгууд байдаг. Шодон хөвсгөл бие тарилгууд тариад яадаг. Тусан хэмжээнд сайжруулж идэг. Тийм эмчилгээ байдаг. За гуравдугаар болохоор шоквей эмчилгээнүүд байдаг. Гадна шодон гаднаас цахилгаан долгион өгөөд тэгэхээр нөгөө шодон мэдрэлийн тусан хэмжээнд мэдрэл сайжруулна, тусан хэмжээнд бас сайжилдаг. Тэгснээрээ шодон хөвчлөлийг засч идэг. Ийм эмчилгээнүүд байдаг. Орчин үед одоо хийгдэж эхэлж байгаа. Одоо л яг бүрэн гүйцэд бол судлагдаагүй байгаа. Гэхдээ ийм эмчилгээнүүд бол байгаа. За тэгээд 3 дугаар игнэний эмчилгээ гэж байдаг. За 3 дугаар игнэний эмчилгээ нь болохоор яг шодон гэмтэл авч ийсэн, шодон хөвчлөх боломжгүй болчихсон болчихсон тиймэрхүү хүмүүс төрөлдөг. Тэгээ бас нөгөө мэдрэлийн гэмтэл авч ийсэн, тархин нуруу нуусны гэмтэл авч ийсэн тиймэрхүү хүмүүс арцгийн хэрэгтний үйл ажиллагаа алдагдсан тийм хүмүүс 3 дугаар игнэний эмчилгээг хэрэглэдэг. За энэ эмчилгээ нь юу гэдэг вэ гэхээр суулгадаг, протез суулгадаг ийм эмчилгээ байдаг. Энэ болохоор шодод гадны протез суулгаад тэгээд өөрөө механикаар шодог хөвчлүүлдэг ийм эмчилгээ байдаг. Энэ эмчилгээ маань ер нь бол давуу тал сулдлуудтай. Мэдээж давуу тал нь бэлгийн үйл ажиллагаа амьдралын чанарыг сайжруулна те. Сулдлууд нь болохоор зах зээлийн үед бол ер нь нэлийн үнэтэй. Одоо орчин үед ч те. Орчин үед бол 20-35 насны ханд аягүй их тохиолддог байхгүй юу? Уул нь бол тийм байгаагүй. 40-оос дээш настай хүмүүс тохиолддог гэсэн. Тийм. Тэгээд нөгөө тэр нь юутай холбоотой вэ гэхээр яг бэлгийн харилцаанд ингээд янз бүрийн бэлгэвч ордог те, янз бүрийн хүмүүстэй бэлгийн харилцаанд ордог те, хамгаалтгүй ордог. Энээсээ болоод янз бүрийн бэлгийн замын халдварт хүчээ авдаг. Тэгээд ирэхээр зөөрөд өгч эхэлдэг. Хамгийн нэгдүгээр нөгөө шодомодоогоор нүгдэг, шээдэг сүвээр өвдөх. Тэр нь ингээд удаан эмчлэгдэхгүй явах юм бол аажимдаа бэлгийн үйл ажиллагааны алдагдал болж хэлдэг тий. Шодоо хөвчихгүй байдаг. Хөвчлөлийн алдагдал үүсдэг. Зэрэг иймэрхүү шинж тэмдгүүд залуучаад байгаа. Тэгээд бас нөгөө яг тийм насны хүмүүс чинь идэвхтэй ажил хийдэг насныхан байхгүй юу? Ажил хийдэг. Тэгэхээр манай монголчууд ч нь бол арга л ихэнх нэг давхар ажил хийгээд байгаа шүү дээ. Ингээл ажилдаа явал өрөөнд такси макси янз юм явал тий. Нойр хоолгүй ядарч сүлддэг эрэгтэйчүүд альсэл нөгөө ингээд уул уурхай гэдэргээл өдөржин шөнөж ажиллаждаг тий. Маш их ядардаг. Бас нөгөө хоол нь холддог тий. Тэрнээсээ болоод шодоо хөвчлөлийн алдагдал үүсэх нь маш их байдаг тий. Монголчууд тэр тусмаа. Тий. Одоо эмэгтэйчүүдийн одоо жишээлбэл за эмэгтэй хүмүүс болохоор одоо юу хийсэн нөгөө папилломавирус тий. Одоо тэр шинжилгээг өгвөл эрт илрүүлэх юм бол 100% эмчилгээл хорт хавдраас урьдчилан сэргийлж болоод байна шүү дээ. Тэрнтэй адилхан одоо эмэгтэйчүүдийн хувьд асуудлыг баг дээр нь ингээд юу ачаад эмчлээд яваад авах юм бол 50 гарсан хойно нөгөө ингэж маасаар асуудалд орохгүй байх юм боломжтой юу? Хэрвээ тиймэрхүү шинж тэмдэг илэрсэн л бол үзүүлээд явах юм бол ер нь бол идэх боломжтой, буцаж сэргийх боломжтой үйл ажиллагааны алдагдал маань тий. Тэгэхээр нөгөө үндсэн шалтгаанаа эмчилчих юм бол тэр бол асуудалгүй гэсэн үг. Сэргийх боломжтой. Тий хүмүүсээс ирдэг асуултууд айгүй их тийм асуулт ирдэг байхгүй юу? Яг порно үзэхээр тий гаргалга хийхээр ингээд үйл ажиллагааны алдагдал үүсэх үү гэж. Хэрвээ энэ үйл ажиллагаа маань ингээд ихсээд хэмжээ нь хэтрээд ирэх юм бол мэдээж шодон хөвчлөлийн алдагдал төр үүсэх боломжтой. Дур хүсэл буурах боломжтой. Тий. Яагаад тэгэхээр порно үзлээ гэж бодъё заяа. Тэгэхэд ингээд тухайн хүн маань ингээд байнгын үзсээр хагаад яг бодит байдал дээр ингээд гараад ирэхээр яг тэр шиг нь байж чадахгүй болохоор өөрийнхөө сэтгэл төрөхгүй. Тийм учраас яг ингээд дур хүсэл нь буураад идэг. Тийм. Тэгэхээр нөгөө бэлгийн үйл ажиллагааны алдагдал үүсч эхэлж байна. Гар хангалах маш хэмжээтэйгээ ихээр хийгээд байхлаар бас тийм байж болдог.
Хүүхдийг ер нь бол багаас нь шодоо төмсөх нь байлж үзэж явах хэрэгтэй, шалгаж явах хэрэгтэй. Эцэг эхчүүд. Тийм. Тэгэхээр яг юу тохиолдд юм бэ гэхээр хүүхдийн шодоо айлс угаасаа яг ингээд нарийнхан байдаг. Энэ маань нөгөө шодоо өсөж томрох явцад ингээд шамлагдаж шодоон толгой тэрх хэсэг маань ил гарч явах хэрэгтэй, гарах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгэхээр зарим хүмүүс манай хүүхэд хит их ингээд боож байгаа оролдоод байна. Манай хүүхэд ингээд байсгээд ингээд салтаагаа ухаад энэ тэгээд тэгж хэлдэг байхгүй юу? Энэ хэвийн үү юм чи энэ байж болох уу гэдэг л тэгээд байдаг. Тэгээ хүүхдүүдэд загнаж байна тэгээд байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр бага насны хүүхдүүд маань хөвчлэн тэгээд тийм наалтцтай байдаг, арсны наалтцтай байдаг. Тэрийг наалтсан маань ер нь их захтнуулдаг. Тэрийг ингэж оролдож юу нь салгаж явах хэрэгтэй. Тийм. Тэрийг салгаснараа нөгөө цаашдаа ингэж нарийнсэл үүсгэхээс хэрглэж байгаа. Тэгээд эцэг хэн ч гэсэн усанд оруулахдаа байнгын шодон альсыг шамалж үзэж явах хэрэгтэй. Шамалж явах хэрэгтэй, шамалж угааж явах хэрэгтэй. Тэгжээж нөгөө тэрхий гэдэг маань ингээд том болох тусам ингээд хойш нь алдсан сасааргаад бүнгүүцэд гарах хэрэгтэй. Галтдаг байхгүй. Тэгж их оролдохгүй, шодоогийн шамалж угаадаггүй те байх юм бол тэр маань нөгөө шодон альсны нарийнсэл үүсгдэг. Тэрийг фимоз гэдэг. Фимоз гэдэг юм үүсдэг. Тэгэхээр шинж тэмдэг өгч эхэлдэг. Ямар шинж тэмдэг өгд юм бэ гэхээр хүүхэд маань ингээд дүл жишээдэг болдог. Шодоо ингээ байсгээл улааж өрөвсдөг болдог. Тэгээд шээх үед ингээ шодоо айлсан гэж шээсэл дүүлж тэлэгддэг. Тэгээд тэрнээсээ ингээ жоохон тусаж шээс нь гардаг те. Иймэрхүү шинж тэмдэг ирэхээр өгөөд ирэхээр хүүхдүүд маань маш их зөөлтэй шээж чадахгүй уйлдаг те. Тиймэрхүү зөөлтэй болоод ирдэг. Тийм тохиолдолд бол ялчгүй нөгөө циркумшизн буюу шодоо альсыг өөлж авдаг, нэрслийг өөлж авдаг юм иш засал хийдэг. 70 настай хүмүүс ч ингээд би одоо ингээд секси одоо ийм их нэртэйг ингээд секси юмэр нь бэлгүүл ажиллагаа ингээд хэвийн өргөжлүүлмээр нь одоо яах ёстой вэ гэж ирдэг ч хүмүүс байдаг аахгүй юу? Манай Монголд бас байдаг мэлсгэр байна. Гэтэ нөх олон биш. Тийм. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн бол ер нь энэ бэлгийн үйл ажиллагаа бол байнгын идэвхтэй байж болдог. Тийм байнгын идэвхтэйч байж чаддаг аахгүй юу? Тийм. Тийм болохоор аль болох эрт залуудаа аль эсвэл ингээд жил болгон ч юм уу 2 жилдээ нэг удаа ч юм уу ер нь заавал үзүүлж явах юм бол бэлгийн үйл ажиллагаа хэвэн явагдана. Янз бүрийн эмгэг үүсэх шалтгаанд нь болохоор янз бүрийн одоо манай Монгол улсад бол эрсдэл хүчин зүйлүүд маш их байдаг. Хүмүүсийн дунд ч гэсэн тиймэрхүү эрсдэл хүчин зүйлүүд их байна. Энэ эрсдэл хүчин зүйл нь болохоор хамгийн нэгдүгээр тамхиталт, архиталт, тархалт те. Тэгээд нийгмийн стрессээс л сэтгэл готрол янз бүрийн юм үүсдэг те. Тэгээ бэлгийн үйл ажиллагааны алдагдал болдог. Тэгээд эдгээрээс ингээ урьдчилан сэргийлчих юм бол ер нь бол энэ бэлгийн үйл ажиллагаад хэвийн аваад явах боломжтой байдаг. Тий. Тэгэхээр нөгөө аль болох идэвхтэй үйл ажиллагаа хийж гэн чадхаараа фитнес янз бүрийн юмд явж болж гэн те. Тэгээд янз бүрийн дугуундаг кегэл дасгал дээр сайн хийдэг арх тамхинаас аль болох татгалзаж ивэл их сайн тий. Тэгээд бас тархалтаас урьдчилан сэргийлэх юм бол ер нь бол бэлгийн үйл ажиллагаа дээр хэвийн байдаг. Удаан жил ингээд идэвхтэй явдаг. Тий. Явж болно. Эрэгтэй нөгөө хөвчлөлийн алдагдлыг онцлох нэг шалгуур байдаг. Энэ нь юу гэдэг вэ гэхээр хамгийн энгийн онцлогооны арга байхгүй юу? Яг өглөө босоход ер нь бол шодоо хөвчлөлтсөн байх хэрэгтэй. Хөвчлөлсөн байдаг. Тийм. Тэгэхээр яг өглөөдөө ингээд хөвчлөлт нь хэвийн байж байх юм бол ер нь дааврын хэмжээ ч гэсэн хэвийн бэлгийн үйл ажиллагааны хувьд ч гэсэн хэвийн гэж үздэг аахгүй юу? Хөвчлөлийн хувьд бол хэвийн гэж үздэг. Тэр нөгөө өглөөний хөвчлөлийн алдагдал нь ер нь хөвчлөлийн алдагдал илрээд 6 сарын хугацаанд яг ийм хөвчлөлийн алдагдал байх юм бол ер нь бол заавал энэ ч нэг болох байж энэ гэдэг дэмжиж үзүүлэх хэрэгтэй. Түүнээс шиш нөгөө яг ганц 2 удаагийн бэлгийн хавтлын үед шодоо хөвчихгүй байх тохиолдлууд байдаг. Сэтгэл зовоосон юм байна уу? Тэрнээсээ болоод бас хөвчихгүй байж болдог байхгүй. Тэр нөгөө зовлон шаналгаа нь байхгүй болчих юм бол хөвчлөлт нь зүгээр л болчдөг зарим хүмүүс. Тийм. Тэгэх юм бол янз бүрийн асуудалтай юм бол байхгүй наа гэсэн үг. Эмгэг байхгүй нэ гэсэн. Хэрвээ тэр маань нөгөө алдагдал маань 6 сарын турш ингээд илэрдэх юм бол яалч үзүүлэх хэрэгтэй. За тэгэхээр өнөөдөр маш сонирхолтой сэдвээр ярьчлаа. Манай подкастт орсонд маш их баярлалаа танд. Баярлалаа. Намайг урьж оролцуулсанд таад маш баярлалаа. За баярлалаа.